Олон улсын аялал жуулчлалын чиг хандлага. (1950-ад оноос хойш олон улсын жуулчдын тоо дэлхийн хэмжээнд 25 сая байсан бол 1995 онд 527 сая, 2016 онд 1.2 тэрбум болж асар уртдаа хөгжиж байна. Энэ тоо цаашид 2030 онд 1.8 тэрбум болж 2050 он гэхэд 2 дахин нэмэгдэх төлөвтэй. Аялал жуулчлалын энэхүү огцом өсөлт нь тогтвортой аялал жуулчлалын үр дүн юм. Тогтвортой аялал жуулчлал нь тогтвортой хөгжлийн зорилтуудтай холбоотой дэлхийн нийтийн мөрийн хөтөлбөрийн нэг хэсэг болон хүчиж байна. Олон улсын аялал жуулчлалын чиг хандлага нь адал явдалт, тусгай сонирхлын эко аялал, соёл танин мэдхүн зэрэг аялал жуулчлалын төрлүүд эрчимтэй хөгжиж байна. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын мэдээлснээр нэг зорилго ижил сонирхолтой хүмүүс дахин аялж байна гэж мэдээлсэн. Олон улсын жуулчдын 50%-ийг Европ, 5%-ийг Африк, 25%-ийг нь зүүн өмнөд Аз, 16%-ийг нь Америк төв хүлээн авдаг. Олон улсын аялал жуулчлалын урсгал нь аж үйлдвэр хөгжсөн өндөр хөгжилтэй орнуудыг чиглэсэн байна. Гол төвүүд нь Хойд Америк, Европ, Япон, Австрали улсууд юм. Европ дахь жуулчлалын дийлэнх нь газар дундын тэнгисүүд рүү чиглэдэг бол Хойд Америкаас Карибын тэнгис рүү чиглэсэн томоохон урсгалууд бий болсон. Орлого багтаа орнуудад жуулчдын урсгал нэмэгдэхийн хэрээр хог хаягдал, орчны бохирдол ихээр үүсэж байгаа нь анхаарал татсан асуудлуудын нэг болж байна. Сейшелийн арал, Малдив, Занзибар зэрэг орнуудыг зорин ирэх жуулчдын тоо ердөө 20 жилийн дотор 5 дахин нэмэгдсэн. (2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн бодлого нь аялал жуулчлалын тогтвортой үйл ажиллагааг дэмжих, хог хаягдлыг багасгах, жуулчин болон салбарын оролцогч талуудын харилцаатай зан үйлийг дэмжих явдал юм.